proactive ICT service provider, Nogos Service. За 11:05 болсон учраас хэдүүлээ вебинар эхлүүлцгээе. За энэ вебинар дээр хэдүүлээ юу орох вэ гэхээр дэлхийн нийтээр угаасаа маш олон хэмжээний офисын хэрэглээний програмууд байдаг. За тэгэхээр энийг одоо хэрхэн үр дүнтэйгээр ашиглах уу, нөгөөдөгөр бид нар ямар платформ сонгосноор ажлын бүтээмж илүү гоё сайжрах уу гэдэг ч юм уу тий. Тэр талаар хэдүүлээ ингээд бас ингээд харьцуултуудыг хийгээд танай байгууллага маань магадгүй одоо ашиглаж байгаа платформоос шинжлэх үгүй юу гэдэг ч юм уу тий. Тэр талаараас бас давхар анализыг гаргах боломжтой ирж байгаа. За тэгээ мэдээж нөгөө нэг хурлын одоо вебинарын үеэр нөгөө дундуур нь одоо асуулт асуух юм бол та маань question and answer гэсэн одоо энэ дээр Q&A гэж байгаа хэсэг дээр байгаа. Нөгөөдөр бид нар давхар вебинарын дундуур юу та руу бүгд форум хийлгэн. Магадгүй тэн дээрээс форум дээрээс давхар манай компаниас холбогдоод мэдээлэл авах шаардлагатай байна гэх юм бол форумыг бүгдөөд хэдүүлээ мэдээллүүдээс харилцах боломжтой байгаа шүү. За тэгээд хэвлээ вебинар эхлүүлцгээе. За өнөөдрийн вебинарын сэдэв маань гэхлээр Microsoft 365 болон зах зээлтэй байгаа өрсөлдөгч вендоруудад ижил төсөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа вендоруудтай харьцуултуудыг та бүхэнд хийх болно. За тийм түрүүний манай Асанбат Sales-ээр мөн адилхан та бүхний ажлын онцлог үйл ажиллагаа тийм за компани дотоод нөөц яг аль вендор маань аль үйлчлэгэн маань тохирхгүй гэдэг та бүхэн бид өдрөө вебинар оролцуулна. Өнөөдрийн вебинар дээр та бүхэн бас гайхчихж магадгүй энэ сэдвийг яг яагаад юм хойно орж байгаа вэ гэдэг магадгүй нэг сар гэдэг манай вебинар маань бол эхлээд явсан. Хамгийн яг нэг сард яагаад ороогүй вэ гэдэг дээр бол бидэнд бас тодорхой хэмжээний шалтгаанууд байгаа. За эхний ээлжинд бол биднэрт нийт харилцагчтай замун сонирхож байгаа лиценз үйлдвэрлэлийн систем програмууд сонирхож байгаа хэрэглэгчтэй тодорхой хэмжээний ойлголтуудыг өгөхийг зорьсон. За Microsoft 365 гэж юу вэ те? За энийхээ өрөөнд бид хамгийн ихний вебинар маань за Microsoft-ийн үйлдвэрлэлд ашиглагддаг хэрэглээний програмууд Outlook, Teams, Planner те эдгээр аппликейшнуудыг өөрсдийнхөө ажлын хэрэгцээнд хэрхэн ашиглах вэ? За яаж үр бүтээлтэй хооронд нь интегрейт хийж ашиглах вэ гэдэг сэдвээр орсон. За цаашлаад Intune гэдэг админы сургалтууд, за Copilot гэдэг хэмэл оюухан, за Power Automate, Windows Defender гэдэг эдгээр сэдвүүдийг бол бид бүхний зүгээс орсон байгаа. За эдгээр орсон вебинар дээр тулгуурлаад өнөөдрийн сэдв маань орж байгаа гэсэн. Та бүхэнд те мэдээж тодорхой хэмжээний ойлголтуудыг өгсөн. За мэдээж бас байнга орж ирдэг бас вебинар суудаг хүмүүс маань байгаа. За хэрвээ мөн суугаагүй хүмүүс маань биднээс бас өмнөх вебинаруудыг чөлөөтэй авах боломжтой гэсэн үг. За Microsoft 365 VS буюу Versus те alternatives гэдэг бусад вендорууд өрсөлдөгчдөөс яг юугаараа ялгаатай вэ гэдэг одоо гол хэсэг рүү орцгоо хэдүүлээ. За хамгийн ихнийх нь бол integration of tools гэсэн. За мэдээж нөгөө бидний байнга уламжлалт өдөр тутамдаа ажилдаа ашигладаг аппликейшнууд байгаа тийм Word байгаа, Excel байгаа, PowerPoint байгаа, Outlook байгаа, за Planner, SharePoint гэдэг эдгээр аппликейшнуудыг бол бид өдөр тутмаа маш ихээр ашиглаж байгаа. За мөн cloud based гэдэг. Хуучин бол зөвхөн өөрийнхөө компьютер дээр тийм ажлын төхөөрөмжөөр байнга ажиллаж идэг. За магадгүй нэг л файл явуулах, дата явуулах тийм мөн өөрчлөлт оруулах гэсэн заавал ажил дээр ирдэг ч юм. Тиймэрхүү тохиолдлууд байдаг гэсэн бол орчин үед бол cloud based буюу хүссэн газраас хандах боломжтой болсон. За мэдээж гэхдээ энэ дээр бол тодорхой хэмжээний тухайн байгууллагын буюу та бүхний зохицуултууд бол шаардлагатай. За тэгэхээр бид нар бол амралтаараа явж ирсэн ч тийм томилтоор явж ирсэн ч гэсэн ноутбукнаас таблетнаас утаснаас бол хүссэн газараасаа өөрсдийн файл дата руу хандах боломжтой гэсэн. За мөн real time collaboration одоо бол ганцаараа ажлыг бол хийх боломжгүй тийм учраас бол бид бүхэн цаавч хамтарч ажилладаг. За тэгэхээр хоорондоо ажиллаж байгаа датанууд, өгөгдлүүд, файлууд дээр хүссэн байдлаар collaboration буюу хамтарч ажиллах боломжтой. Энийг бол би өмнөх вебинарууд дээр та бүхэнд тодорхой хэмжээнд харуулсан тийм Excel дээр, Word дээр ажиллаад нөгөө хамт ажиллаж байгаа хамтран ажиллагч маань шууд датанууд real time харагддаг гэсэн. За тэгээд дөрөвдөх нь бол өдөр тутмын энгийн апдейтууд. За энийг та бүхэн анзаарч санаж байгаа бол би хамгийн ихний вебинар дээр дурдж ирсэн. За маань яг ямар утгатай вэ гэхээр Microsoft бол яг дэлхийд дээр хамгийн том одоо нийлүүлэгч компаниудын нэг. За тэгээд судалгаан дээр үндэслэхэд бол за нийт одоо дэлхийд дээр байгаа зах зээлтэй байгаа тийм 70% нь одоо Windows үйлдвэрлэлийн системийг ашигладаг гэсэн судалгаа байдаг. За тэгэхээр энгийнээр бол 10.7 за Windows үйлдвэрлэлийн системтэй компьютер төхөөрөмжүүд ашигладаг гэсэн. За тэгэхээр үлдсэн 3 тийм Linux, за Mac OS ч юм уу өөр үйлдвэрлэлийн системтэй платформ компьютер төхөөрөмжүүд ашиглаж байгаа гэсэн. За тэгэхээр 10.7 ашиглаж байгаа тийм. Тэгэхээр тэр 7 хүнээс бол нөгөө 3 хүнээс илүү фидбэкуд гардаг гэсэн. За магадгүй тийм хэрэглэгчдэр асуудал тулгарч болно. За жишээлбэл надад маш хэмжээний файл нээсч миний магадгүй Excel гацчих болно тийм. Тухайн компьютерийн үзүүлэлтээс байж болно. За эсвэл өөрчлөлтөөс болоод. За тэгвэл би Microsoft руу шууд фидбэк явуулж болно гэсэн.
олон файл нээсэн чи Excel гацчихлаа. За тэгэхээр хэрэглэгчдийн фидбек дээр тулгуурлаад Microsoft-ийн зүгээс бол өдөр тутмын апдейтуудыг бол байнга өгч идэв. За энэ дээр end user-т өгөх зөвлөгөө гэвэл апдейтуудыг бол төдийлөн анзаардгүй, лоочдгүй тохиолдол гардаг. Тийм учраас би та бүхний апдейтуудыг бол гарч ирсэн даруйд нь бол байнга хийж байгаасыг зөвлөж байна. За мөн өмнөх вебинар дээр манай Батмөх инженераас та бүхэнд энэ талаар товч дурдсан тийм. За zero day гэдэг одоо ярьж байгаа тийм. Халдлага гардаг янз бүрийн одоо malware-ууд байгаа, phishing байгаа тийм. DDoS гэх төрөл бүрийн халдлагуудаас энэ апдейтууд маш хамгаалах зорилгоор орж ирдэг. За дараагийн 5 дахь хэсэг маань бол аюулгүй байдлын хэсэг байгаа. За энэ дээр бол Microsoft муу адилхан миний орсон 2 дахь сэдв бол Intune гэдэг хэсэг байгаа. За манай Батмөх инженерийн орсон Defend for Endpoint гэдэг хэсэг байгаа тийм. За Microsoft-ийн хамгаалтын алба бол байна. Та бүхэндээ бидэртэй хамтарч ажиллаад бол бэлэн байж идэг. За end user буюу одоо бидний өдөр тутмын хэрэглээнд орол төдийлөн анзаарагддаг. За бас өмнөх вебинар дээр дурчстай та бүхэн анзаарсан бол Defender гэдэг одоо бидний device дээр суучтай. За энэ маань бол байнга background буюу хойно ажиллаж идэг. Тэгэхээр бидний өдөр тутмын ажил дээр бол ямар ч нөлөө үзүүлдэг. Гэхдээ яг арын буюу процесс дээр бол маш их хэмжээний гаднаас халдлагуу тийм санаандгүй зүйлсүүд бол орж ирж идэг. За энийг бол Microsoft-ийн зүгээс бол байнга цаанаас хааж идэг. За шаардлагатай бол мөн экшнуудыг аваад бүрэн боломжтой. За мөн extensive support гэдэг онцлогч. За энэ хэсгийг яагаад онцолж байгаа гэвэл Microsoft бол дэлхийд даяар тарсан компани. Дэлхийн өнцөг болохгүйс бидний support боломжтой. Цагийн бүсийн зүрх харилцахгүй тийм. За магадгүй надад нэг асуудал тулгарлаа гэхэд би Microsoft руу ticket үүсгэхэд хамгийн өөр цагийн бүстэй магадгүй энэ итгэхээс ч юм тийм Тайванаас support маань аваад тэртээ шууд real time буюу ажлын цагийн яг цагаар холбогдоод асуудлууд маань шийдэгдэх боломжтой байдаг гэсэн үг. За ингээд дараагийн хэсэг рүү орцгоё. За энэ дээр бол нэг товчхон жижиг comparing буюу харьцуултуудад хийсэн. За дэлгэрэнгүй бас дараагийн өөр харьцуултууд байгаа. За зах зээл дээр байгаа ижил төсөвтэй үйл ажиллагаа явуулдаг vendor-ууд тийм платформуд байгаа гэсэн. За эхнийд үлдээж манай Microsoft тийм. За Google Workspace гэдэг Zoho гэдэг тийм бидний бас нэрлэлтгээр за аппликейшны товчхон дуурд бол Microsoft-ийн зүгээс бол Word, Excel, PowerPoint гэх нэг бидний өдөр тутмын ашигладаг платформуд байгаа гэсэн үг. За Google-ийн хувьд гэвэл жишээлбэл ер нь бол голцоо документууд дээр ажиллах зорилттой байдаг. Нэмэлт платформуд бол харьцангуй цөөхөн гэсэн үг. За Zoho муу адилхан яг платформын хувьд бол документууд дээр ажиллах зорилттой. За integration буюу холбогдох боломжтой workflow урсгалын хувьд Microsoft бол төрөл бүрийн платформуд API сервисүүдтэй холбогдох боломжтой. Тэгэхээр биднэрт өөр байгаа датагаа тийм байгууллага өргөчгийн ирээр цаашаа нэмэгдэх боломжтой гэсэн. Зөвхөн Microsoft дээр хадгалаад байхгүй. Цаана өөр серверүүд, сервисүүд тийм өөр за ERP гэх 3 дахь системүүдтэй холбогдоод явчихна гэсэн. За Google-ийн хувьд гэвэл нэмэлтээр түүлүүд шаарддаг. За мөн Zoho-гийн хувьд бол энэ дээр бол нэлээд боломжгүй буюу лимитд болоод ирчихэж байгаа гэсэн. За дараагийн хэсэг дээр би яг нөгөө бусад vendor-үүд дээр ингээд давуу болт сууд талуудыг бас товчхон оруулаад өгсөн. За эхнийх нь бол Google Workspace дээр зах зээл дээр байгаа яг Microsoft-тэй ижил төсөвтэй явж байгаа хамгийн том одоо ижил төсөвтэй компани байгаа. За Pro буюу давуу талуу тийм Pros давуу талуу дээр бол за эхний бол real time collaboration. За Microsoft-тэй муу адилхан real time шууд ажиллах боломжтой. Ажиллаж байгаа документууд, sheets-тэй за слайдууд дээр real time ажиллана гэсэн. За хоёр дахь нь бол хэрэглээд хялбар болоод ирчихсэн. За Google маань харьцангуй цомхон Microsoft-ыг бодвол за тэгэхээр бол end user болон админы хувьд бол ажлууд маань багасаад ирчихсэн гэсэн. За тэгээд Google Meet, Chat гэдэг одоо нөгөө бидний бас хэрэглээд сурцсан түүлүүд байдаг тийм ялангуяа COVID үеэр цар тахлын үеэр маш их нэмээ. Тэгэхээр платформуудыг хэрэглээд сурцсан. Тэгэхээр user friendly байдаг гэсэн. За cons буюу сул талууд бараад ирж байгаа тийм. За магадгүй бүх платформууд маань давуу болон сул талуудыг хавалдаг учраас бол энийг бол би дурдах нь зүйтэй. За эхнийх нь бол за desktop application авахгүй гэсэн. За Google дээр бол ямар ч төрлийн лиценз авсан. За desktop application бол байдгүй. Тэгэхээр заавалчгүй тухайн user-ыг байнга онлайн авахыг шаарддаг гэсэн. Байнгын онлайн холбоотой байх шаарддаг. За хоёр дахь нь бол support буюу одоо документ форматыг харьцангуй цөөхөн байдаг. За та бүхэн мэдж байгаа тийм Word байгаа, Microsoft-ийн Excel байгаа, PowerPoint дээр бол маш олон төрлийн файлуудын өргөдөх сонголтууд байдаг. Эхнээс бид нөр өөртөө тааруулаад тухайн нөхцөлд бол файлыг хүссэн форматаар хадгалж болдог бол Google-ийн зүгээс форматууд бол харьцангуй цөөхөн байдаг. За хэсэгээрээ Google-ийн бүх форматуудыг Microsoft маань өөртөө дэмжиж ажилладаг гэсэн. За тэгээ гурав дахь нь бол мэдээж сая түрүү хэлсэндээ ерөөсөө офлайн ажил болж заавалчгүй интернет орсон байх хэрэгтэй. За дараагийнх нь бол Yandex гараад ирчих. За энэ бол Оросын одоо Microsoft-тай өрсөлдөх гэж гаргасан нэг их одоо офисын tool платформ гэж хэлж болно. За даваа талуудыг бол маш simple. Ингээ ерөөсөө ингийн гэсэн үг тийм. Харьцангуй цөөхөн
төлөвддөг. За тэгээд онлайн дэмо байрш боломжтой. За давхар мөн мэйл үйлчлэгийг ашиглаж болдог гэсэн үг. За сул талуудаас нь бол enterprise features-ууд нь харьцангуй сул. Тэгэхээр байгууллагын бүтцэд жоохон тохирдгоо талууд байдаг. За мөн датанууд маань Оросд хадгалагддаг. Оросын платформ учраас датанууд маань Оросд хадгалагддаг. За тэгэхээр магадгүй гадаадын хамтрагч байгууллагатай ажиллаж байгаа үед зарим нэг улсууд бас олон улсын зөвшөлтсөл тохиролцоос үсээд бас Оросод дата байхыг зөвшөөрдөг. Тийм учраас энэ дээр бас энэ сул талууд нь гарч ирж байгаа гэсэн. За мөн integration бол админ дээр бол одоо тэр тах тэ тохируулах юмуд маань харьцангуй цөөхөн байдаг гэсэн. За Microsoft дээр жишээ нь асуудал гарлаа гэдэг admin center дээр тухайн user дээр гарсан ихэнх одоо асуудлуудыг шийдэж болдог. Тэгэхээр admin маань заавал одоо IT-ийн инженер маань тэ заавал явж очиод байх шаардлага байдаг гэсэн тухайн хэрэглэгчдэр. Yandex-ийн хувьд гэвэл заавал ч тухайн асуудал харуул инженер маань өөрөө биечлэн очих тэ remote-ээр хандах чинь тиймэрхүү тохиолдлууд бол харьцангуй өндөр байдаг. За тэгээд мөн адилхан desktop application байхгүй зөвхөн cloud дээр барьж ажиллах гэсэн. За дараагийнх нь бол Zoho Marketplace-ийг ороод ирж байгаа. За даваа талуудаас нь дурдвал мэдээж харьцангуй үнд хямд платформуудын бодвол за мөн адилхан мэйлийн үйлчилгээ тий. За мөн Office-ийн програмуудыг өөрсдийнхөө хөлбөр оруулж санал болгодог гэсэн үг. За мөн домен олгодог гэсэн. За сул талуудыг гэвэл төдийлөн түгээмэл биш гэсэн үг. Газрууд бол зарим газрууд бол хүлээн зөвшөөрдөг аюулгүй байдлуудаас Zoho Direct файлуудыг зөвшөөрдөг ч юм уу тиймэрхүү тохиолдлууд байдаг. За мөн бусад платформууд дээр те түрүүний өмнө дурчсан Microsoft дээр Google дээр ч юм уу Zoho Direct файлуудыг нээж үзэх заримдаа форматууд эвдэрх тохиолдол байдаг. Тийм учраас бол энэ дээр бацрын асуудал гардаг гэсэн. За мөн экосистем маань харьцангуй сул гэсэн. Зөвхөн Zoho хэмжээнд ажилладаг API болон дата бусад тийшээ гарах холболтон дээр бол энэ Zoho маань харьцангуй сул болоод ирж байгаа. За сүүлийнх маань болохоор OnlyOffice гэдэг орж ирж байгаа. За OnlyOffice бол open source буюу нээлттэй платформ. Хүн болгон өөрсдөө татж аваач юм тий. За эсвэл хөгжүүлэлт хийгээд өөрсдийнхөө бүтцтэй тааруулаад ажиллах боломжтой. Тэгэхээр энэ маань бол харьцангуй чөлөөтэй платформ гэж хэлж болно. За Microsoft-ийн платформтой холбогдож ажилладаг. За гэхдээ эсвэргээрээ бас давуу сул талуудыг бас агуулдаг. За энэ дээр яг ямар сул талууд байгаа гэхээр байнгын maintenance шаарддаг. За тэгэхээр тодорхой хэмжээний IT-ийн тий. За энэ дээр ажиллах мэдлэгтэй хүн бол байнгын maintenance хийж явах шаардлагатай гэсэн. End user дээр тэгэхээр юм тодорхой хэмжээний асуудлууд үүсэж ирдэг. За тэгээд email дээр нь бол бас тийм тодорхой хэмжээний асуудлууд үүсдэг. Open source систем учраас бас гадны хадгалгад өртөг. За тэгээд бос толголтууд, за тэгээд mail явуулъя, маягийн цаанал маш олон рекордууд ажиллаж байдаг. Рекордууд маань клиент зөвшөөрөгдөхгүй байх, холбогдохгүй байх ч юм уу тийм ийм тохиолдлууд л гардаг гэсэн. За би та бүхэнд яг ингээд товчхон бусад вендоруудын тий платформуудын ингээд давуу болон цул талуудыг ярьчлаа. Тэгээд эдгээрээс Microsoft яг юугаараа давуу талтай бэ? Яг бид Microsoft-ыг ингээд онцолж яриад байгаа гэвэл за нэгт бол superior collaboration гэдэг ороод ирчих тий. За ингээд маш олон хүчин бол одоо бид маш олон одоо лицензүүд програмуудыг авах шаардлагатай байдаг үст тий. За meeting хийх гэж нэг платформ, mail авах гэж нэг платформ гэдэг ч юм уу. За тэгээд Office-ийн програмууд, за тэгээд гуравдагч ямар үедэн тий маш олон лицензүүдийг авдаг гэсэн бол Microsoft-ийн зүгээс бүгдийг нэг дорос авах боломжтой байдаг. За хоёр дахь нь бол unmatched data analysis гэдэг. За энэ маань бол яг Excel-ийн зураг байх тийм анзаарч байх. Та бүхнийг санаж байгаа бол нэг мемний зураг байдаг шүү дээ. Excel яг өөрсдөө нуруунд дээр дэлхийн эдийн засгийг 1990 оноос шаардж явж байгаа нэг зураг байдаг. За Excel маань бол ингээд зах зээл дээр гараад 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа яг энэ систем. За тэгэхээр бүхий л одоо 1990 онд ажиллаж ирсэн файлууд маань одоо Excel дээр нээгээд үзэж боломжтой. Тэн дээр томьёогоо оруулаад датагаа анализ хийгээд хүссэн байдлаараа ашиглах боломжтой л байгаа гэсэн. За мөн integration би түрүү хэлжсэн дээ. Гадагшаа гуравдагч third party software-ууд платформтой хүссэн байдлаар холбогддог. За өөр ямар системүүд байдаг тийм ERP системүүд, HR, за тэгээд за Jira гэх төрөл бүрийн системүүд байдаг. Эдгээр системүүдтэй хүссэн байдлаар холбогдчихтой. За тэгээд офлайн ажил мэдээж тэл. За лицензийн талаар бас өмнө дурчсан Microsoft-оос бол маш олон төрлийн лицензүүд байгаа. Тэгэхээр та өөрсдийнхөө дотоод бүтц зохион байгуулалт ажлын онцлогтой тааруулаад өөрсдөө таарч лицензүүдийг авч болно. За тэгээд энэ хэсгийг би лицензүүдийн хэсгийг бол дараа та бас товчхон тайлбарлаж байна. За энэ дээр лицензийн хэсэг маань бас товчхон гараад ирж байгаа гэсэн. За энэ дээр бол яг түрүүн би өмнө дурчсан бусад вендорууд болон Microsoft-ийн одоо лицензийн талаар товчхон юм үзүүлэлтүүдийг гаргуулчихсан байгаа. За эхний хэсэг дээр бол price list буюу одоо үнийн харьцуултууд. За яг үнийн дэлгэрэнгүй мэдээлэлүүд бол та бүхэн манай sales-ээс авах боломжтой. Яг үнийн мэдээлэл боломжгүй учраас энэ дээр бол ингээд тайлбарлаад оруулсан гэсэн үг. За Microsoft-оос бол бидэрт бол боломж хангалттай үнийн саналууд өгдөг гэсэн боломжтой.
За Google бол харьцангуй үнэтэй. За зоохоо ол ойролцоо гэсэн үг тийм. За Only Office бол үнэгүй хөлбөр байдаг тийм. За Opt нь 365 365 байдаг. За энэ бол subscription-ээр сар болгон төлөөд явдаг. За Meta-гийн Workplace гэдэг мөн адилхан Meta боёо Facebook-аас гаргасан ажлын платформ. За гэхдээ Meta-гийн Workplace бол одоо хаагдчих байгаа учраас би энийг бол зөвлөхгүй тавьна. За feature-үүд явдаг бол за Microsoft-ыг бол би дуртахгүй яагаад гэвэл өмнөх вебинарууд, семинарууд те хичээлүүдээр бол хангалттай ярьсан учраас. За Google-ийн хувьд бол харьцангуй limited. За зөвхөн нэгт бол онлайн ажиллана. За тийм хоёрт бол ажиллах платформ бол харьцуу цөөхөн. За Google Drive байдаг. За Google Docs байдаг тийм. За meeting байгаа, chat байгаа нэг харьцангуй цөөхөн байдаг. За зоохоо бол яг үндсэндээ бол цэвэр Office-ийн програмын одоо өөр хөлбөр гэсэн үг. За Only Office бол бас адилхан. За Meta бол basic feature-уудыг бол агуулдаг гэсэн үг. За энэ платформуд маань тэгээд дагаад бас хэр уян хатан бэ гэдэг байгаа гэж байна тийм. Зөвхөн ингээд авчаад ахиад байх юм уу? Бусад гадагшаа холбох боломжтой юм уу? Дараагийн бид нар тийм дараагийн хатан гараа юу энэ маань бид тусламж болох уу? Тийм нэмэр болох уу гэдгээс биднийх нэлээд чухал. За Microsoft 365 бол энэ дээр бол хамгийн уян хатан саналыг баг сануулж байна. Хүн болгоны заавал адилхан лиценз тавих шаарддаг. Лиценз request user зочноор тийм нэг оруулах боломжтой. Хамтын ажиллагаагаа өргөжүүлээд хамтарч байгуулахаа нэг ажилтныг та бүхэн өөрсдийн 365 дээр guest user буюу external user гэж шууд ураад оруулаад ирчихдэг тийм. За эсвэл бол лиценз үүн meeting гэж ороод ирдэг тийм. Ингээд утсан байдлаар ашиглаж болдог. За Google-ийн хувьд бол энэ маа бол харьцангуй суулгаар оруулаад ирчихэж байгаа. За бусад платформудаас мөн адилхан ирж байгаа гэсэн. За Microsoft 365-ын хамгийн том давуу тал маань ерөөсөө user friendly гэдэг гэсэн үг. За сая өнгөрсөн 4 сарын 7-нд буюу тийм 25 оны 4 сарын 7-нд Microsoft-ийн 50 жилийн болсон. За тэгэхээр Microsoft маань энэ мэдээлэл технологийн салбарт орж ирээд дэлхийдээ 50 жил буюу хагас цоныг үүсгэн байна гэсэн үг. За тэгэхээр хүмүүс маань буюу user буюу хэрэглэгч маань бол тэр ирээрээ Microsoft-тай илүү танил болсон гэсэн. За хуучин бол ажлын анкеттэй мэдээлэл төр бол хүмүүсийг Microsoft-тэй Office-ийн програмууд дээр ажиллаж чаддаг байх гэдэг шалгуур байдаг байсан. За одоо бол тэр шалгуур ерөөсөй байхгүй болчиход байгаа. За яагаад гэвэл энэ маань ерөөсөө бидний basic буюу чадах ёстой зүйл болчихсон. Хүн болгон орж ирэл Office дээр хийдэг тийм Office дээр ажилладаг, Excel дээр томьёонууд оруулдаг, meeting хийдэг гэх иймэрхүү одоо мэдлгүүдийг хүн болгон мэддэг болсон байх хэрэгтэй гэсэн. За та бүхэн анзаарч санаж байгаа бол бас миний хамгийн ихний вебинар дээрээс би нэг жишээ дурдж ирсэн. За Монгол улсын томоохон ихтэй сургуулиуд тийм за мөн 10% 10 жилийн сургуулиуд ч юм уу ерөнхий боловсролын сургуулиуд маань аль хэдийн Microsoft-ыг ашиглаад хэлсэн хичээлүүд онлайнаар ордог. За оюутнууд маань төгсөөд ажил дээр гарч ирэхдээ тийм аль хэдийн Office-ийн програмууд Teams-тэй хотлогтой бол танилцсан байдаг. Тэгэхээр тэр хэрээр бидний ажил илүү хурцтай өрнөх боломжтой гэсэн. За энэ дээр тэгээ жишээ болгоод би оруулсан байна тийм. За нэгдүгээр интерфейс маань бидтэй танилцаа гэсэн. Microsoft-аас байнга тасралтгүй апдейтууд хийж яадаг ч гэсэн яг үндсэн миний үзээс функц нь бол бидний яг анх байснараа байж байгаа гэсэн. За тэгээ navigation-ууд байгаа. Хүн бол тайлбарууд байдаг те. За магадгүй би нэг функц мэдэхгүй ба те. Тэр функцтэй би гараа болгоноо очиход тэр тайлбарууд гарч ирж байдаг. За тэгээд user feedback-ууд байгаа. Бидний та бүхний бүхий feedback-ууд маань эдгээр функцүүдийг сайжруулахын төлөө байж байдаг. За тэгээд трейнингүүд байж байдаг. За бидний та бүхэнд орж байгаа юм вебинарууд те. За Microsoft-ийн өөрийнх нь Learn гэдэг одоо сургалтын хэсэг одоо платформ сайтууд байдаг. За YouTube дээр бас Microsoft гэдэг төрөл бүрийн хуудасууд байгаа. Зөвхөн одоо Defender-тэй зориулсан, Office-тэй зориулсан, Excel-тэй зориулсан гэдэг төрөл бүрийн YouTube хуудасууд байгаа. Тэн дээр ингээд жижигхэн трикүүд оруулж яадаг гэсэн үг. Бид бүтэцний ажлыг өнгөрөх боломжтой. За тэгээд мэдээж бусад бүхий л аппликейшнтэй холбогдож ажиллана те. За бүхий л юусерийг support хийх боломжтой admin center-ээс тухайн user дээр асуудал гарсан бол тэгж admin маань шууд тухайн user-ийн асуудлыг шийдэж авч гэнэ гэсэн үг. За тэгээд өмнөд орцсон дахиад апдейтууд те collaboration гэсэн орж ирж байгаа. За тэгээд 365 маань хамгийн том давуу тал маань бол ерөөсөө аюулгүй байдал. Орчин үед бол аюулгүй байдал маань бол томоохон сэдв болчихсон. За хуучин бол бид нар ингээд нэг антивирус компьютер дээр суулгаад болчдөг байсан тийм. За өмнөөс яг вебинар дээр манай Батман инженерийн нэг туршиж байсан. Хуучин бол ингээд бид нар антивирус суулгаад болчихлоо. Хинаас өөрийгөө хамгаалчлаа тийм. Скан хийлээ, вирус илэрхсэнгүй болчихлоо гэж үздэг гэсэн бол орчин үед бол халдлагын төглүүд маш нэр юм болсон. Бидний хэрэгжилж байгаа техник технологи төлөвлөгөөд маань өгч хэрэг нөгөө талд бас халдлагууд манаас тэр нарийсж байгаа. Тийм учраас Microsoft бид бүхэнд боломжит бүхий л хамгаалтуудыг олгож яадаг гэсэн.
За Microsoft-ийн хамгийн уяатан байдал нь яг юу вэ? Хэрэглэгчд ээлтэй байдаг вэ гэвэл яг энэ дээр би тав жишээ олгоё. За биднийг заавалчгүй лиценз авахыг бол шаардна. Лиценз аав гэж байгаа ч гэсэн бид нэр Microsoft-аас basic бүхэл түвшний боломжуудыг өгсөн байдаг гэсэн. За та бүхний компьютер маань шууд өөрөө хасахтаа те Defender for Endpoint гэдэг одоо нөгөө версний програм. За тэр маань бол яг жилийн юусрууд боيو те одоо яг хувь хүмүүст бол 90% хангалттай гэж үздэг. За магадгүй ажлын төвшөнд бол тэр маань сул гэж болтой. За тэгээ 365 admin center дээр ажилладаг инженерүүд маань байв те IT мэдчихэж байгаа те security гэдэг хэсэг байгаа, identity гэдэг хэсэг байгаа, defender гэдэг хэсгүүд байгаа. Эдгээр дээр бол орж ирсэн халдлагууд, за тэгээд орж ирсэн мэйлүүд те phishing мэйлүүд маань шууд өөртөө тодорхой хэмжээний категориуд ороо явчихдаг. Заримдаа нэг харилцагчтай бас асуудлууд тулгардаг. Одоо мэйл ирэхгүй байна. Харилцагчаас мэйл явуулсан мэйл ирсэн байг. За тэгээд admin center-ээс нь ороо шалгаар тухайн мэйлийг phishing гэж үзсэн байна те spam гэж үзсэн байна гэдэг Microsoft маань шууд өөрсдөө action аваад орчдөг гэсэн үг. За тэгээд data loss prevention те. За тэгээд dedicated security team байгаа гэж байна. Microsoft-ийн зүгээс бол security team буюу аюулгүй байдлын хамгаалтанд зориулсан бүтэн багууд бол дэлхийд даяар ажиллаж идэг. Бидэрт тулгарсан асуудлуудыг шийдэж өгөх байн бэлэн байж байдаг гэсэн үг. За тэгээд сүүлийн хэсгүүд маань эхэлж байна. Seamless integration гэж ярьж байгаа тийм. За магадгүй бусад платформоор бас шилжиж орж ирэх гэж байгаа. Тэгээд сонирхож байгаа хэрэглэгч байж магадгүй газар. За энэ дээр бол та бүхэн бол бусад платформоор бас шилжих бүрэн боломжтой. Google-с Microsoft руу за эсвэл дотоод үйл ажиллагаа явуулдаг тийм веб мэйл байдаг. За веб-ээр ашигладаг веб платформууд за мөн Facebook байгаа тийм бусад платформудаас Microsoft руу шилжихэд бол ямар ч асуудал байхгүй гэдэг та бүхэн би хэлж байна. Тэгээд та бүхэн магадгүй сонирхож хийж магадгүй тийм за шилжихэд ямар асуудал гарах вэ? Бидний датанууд дүүлдэх болов тийм мэйлүүд за тэгээд файлууд гэх асуудлууд бас байгаа. Тийм учраас та бүхэн шилжихийг сонирхож байгаа бол бидэртэй холбогдоод зүгээс манай шийдлийн инженерүүд маань зөвхөн та бүхэн зориулсан шийдэл гаргаад өгч гэсэн. Та бүхэнтэй холбогдоод танай байгууллагын бүтэц одоо ашиглаж байгаа системүүд тийм за төлөвлөлтөөс бид нар тодорхой хэмжээний мэдээлэл аваад тэрнээ зориулсан Microsoft руу шилжих шийдлийг гаргаад шийдлийнхаа дагуу бид нар шилжүүлэх ажлуудыг бас хийх боломжтой. За тэгээд ажил хаалгын шийдэл үүрэгтэй нэг мик хараад өгчвөө эсвэл манай organizer хараад өгчвөө. За тэгээд future ирээд байгаа тийм. За одоо цагаа бид нар зөвхөн одоогоор хараад байна. Боломжгүй. За ирээдүйн төлөвлөгөө Microsoft-ийн roadmap-ыг бол харах шаардлагатай. За хамгийн ихнийх нь бол AI-г ороод ирчих тийм. За Microsoft-ийн зүгээс бол Copilot гэдэг AI гэсэн баг мэдчихэж байгаа. Миний 2-3 дахь вебинар байс тийм. За одоо өдөртний төлөвлөгөөд маань AI-г бол төсөөлөгдөхгүй болсон. Учир нь бол гараар идэв байсан маш олон ажлуудыг бол AI оролцдог болчихсон. За тэгээд хоёр дахь нь бол Microsoft-ийн зүгээс бол энэ collaboration-уудаа улам сайжруулсан байна. За та бүхэн сайн анзаарсан бол сая өнгөж өчигдөрхөн тийм. За 5 сарын 5-нд за Microsoft-ийн зүгээс Skype-ийг хаацсан. За Skype бол яг дэлхийн зах зээл дээр гарч ирж байсан томоохон яг видео тийм call хийх, чат хийх зорилттой платформ байсан. За Microsoft-ийн зүгээс яг яагаад Skype-ийг хаасан шалтгаануудын нэг нь юу вэ? Microsoft одоо Teams хоёр платформ хөгжүүлэхийн оронд нэг платформоор илүү дараагийн түвшинд гаргахыг гэж үзсэн үднэс Microsoft-ийн зүгээс бол Skype-ийг хагаад Teams дээр илүү фокуслаад ажиллаад ирж байгаа гэсэн үг. За тэгээд user feedback-өө те дараагийн ирээдүйн төлөвлөгөөнүүд гэдэг энэ дээр тулгуурлаад бидний зүгээс бол та бүхэнд Microsoft-ийг санал болгож байгаа гэдэг дуулахад байгаа байна.